За одоо нэг аглалт очил юм бодоод л байгаа шүү дээ тийм ээ. Амгалан тавиа гэж жаргалтай лүй дамбаан шиг цороо дамбаан шиг гэл тийм. Лүйгээ нэг хэсэг бодож байгаа. Энэ бие маань ямар мэнчнэртэй юм гэж тийм. Энэ юм нь бол тэр лүйгээ одоо мөнгө байна уу үгүй байна уу гэж одоо юу нөхөр замаа мэдзамаа юу гэдэг нэг хэсэг бодож байгаа. Замаа мэдзам. Миний би ч одоо юунаас бүтдэг юм тийм. Ямар шуудаар шинтэй ингэ битэр. За тэр үеэс явж байгаа шүү. Бадий сангаа юм ба хүслийн сэтгэл алин мөн тэр нь иргэдэн давар минийла иргэдэн хөрөлцөж тэр адилаар одоо мэдэж болохгүй зүйлээ гэж ганшиг нүдэ шөөм алин тэрхүү чадснаар ч бас мэдэж байгаа биш л дээ гэж дамид чүдээ ижи шигж ингээд хэрэггүй зүйлийг тэрч байсан болохоор тэргээр би бас юу хийлээ дээ гэж нөгөө бие хэлээд байгаа юм л да. Би хэлээ. Би хайж үзэж байгаа, сэтгэлээ хайж үзэж байгаа, дотоод мэдрэмжүүдээ хайж үзэж байгаа тийм. Тэгж явсараа юм бүхнийг мэдэрч бодож байгаа тэр үеийн бодлууд л да. Мэдэн арашин шанжил ариун бус юм энэ нэрт бусдын биеийг мэддэг онцч яваа. Үл онсон хэрнээ гайхамшигтай сайхан байна гэж бодоод ариун мэдсэн нэд өөрийгөө ариун бус гэж ингэж үзхийгээ шанаа онож чадахгүй учраас харин гайхамшигтай юм биш үү гэж. Бусдын биеийг болохоор бид арын шингийг мэдээгүй, мэдсэн арын шинтэй мэдээгүй, тэг оноогүй. Тэрнийг харин мэдээгүй байгаа чинь сонин гайхамшигтай юм биш үү гэж. Харин өөрийнхөө биеийг ариун бус гэдгийг онож чадахгүй бол бүр тэрнээс гайхамшигтай биш үү гэж хэлж байгаа. Тэ. Уг нь миний бие уг нь мэдсэн юм билээ л дээ. Шанжимис мэдсэн юм л дээ. Гэтэл бид нар өөрийнхөө мэдсэн агч мэдэхгүй тий. Тэр нь бусдын мэдсэн агч мэдэхгүй замаа гэж бодож ирсэн чинь их гайхамшигтай юм байна гэж. Тий? Замаа гэж. Бэрэмбэр за үүлнээс хагдсан нарны гэрлэр амааны идэг залуулын хойг одоо төвчээд мэдсэн шамбын эсэмжийн ариун бус шундаг сэтгэлээр бид ариун бусын тэр халил дээр юуны тулд бид баясаж байсан юм болоо гэж одоо өнгөрсөн бодож байна л да. Тэ. Лянхаа гэдэг үл нэг талаас их замаа юм л да. Шидэв шорон дотор байсан ч гэсэн шавар дотор байдаг ч гэсэн юм. Шаврын хэрэг тогтоолгүй нарах дургаж идэг, оргож идэг. Тэ. Гэтэл бид нар тэрнийг харин замаа гэчихэд тэгээ өөрийнхөө харин шаварт байгаа бие сайхан зүйлээ гэж байсч идэг нь юу юм бол таа гэж. Тэ ямар вэ гэж. Нэг бод. Сачиг мэдсэн газар хөрсний одоо ариун бусаар халдсан гэдгийг галдэрэгүр мэддэнэ. Хэрвээ бид одоо мэдхэн одоо хүсээгүй байтал ганлаа диний ч альнаас юу гардгийм бэ гэдэг энэхүү бие бид нар одоо нэг бодохыг өсгөх шүү гэж. Одоо нэг бодох цаг шүү гэж. Галдээ мэдсэн чамд хэрвээ тэрнийг ариун бус гэхин гэж бодох юм бол шунхаан байна үстэй. Мэдсэн шанлааж юм ариун бусаас гарсан зүйл байна шүү гэж. Тэрний хөрөнгөн ч бас хөрөнгө болсон түгээрч гарч ирсний учраас шанчиж жижиг бандууж бусдыг та юунд өөр дээрийн тэрнэ вэ гэж. Тийм бусдыг те. Одоо бие хэлээд байгаа юм л да. Өөрийнхөө бие юунаас гарч вэ гэдэг бид ингээд жүүг бодоод үзээ та. Бидний помп юунаас гарсан гэлээ гэж. Махбодын нэг бодоод үзээ. Бүр цаад чанарын нэг бодоод үзээ тийм ээ. Лайд нэм хоёр гэсэн мэт тийм ээ. Бид нар жөөрөнгө аваач ийм лайн нэм гэсэн шүү дээ. Тэ. Лайнаас гарсан. Лайлаж идэн нацж байсан. Тэ. Нямангаас төрсэн бид нар чинь. Тэ. Бидний төрөл чинь нямангаас гарсан. Дам тагуун моргос гарсан байдаг шүү дээ. Тэ. Сайн бодоод үзгэр. Тэмэрлэн жинний жирэмээр бодгоо тийм ээ. Тэг бид тийм сайн юмс гарсан юм уу гэж бодох. Тэ. Лайн нямангаас гарсан. Замуу ижигээ зоож байгаа л гарсан баг. Бас юун дотор байсан бэлээ дээ. Ижигийн сав дотор ижигийн сав ямар сав байсан бэлээ. Гэт бодох.
Тийм. Анх ямар үүрээс тогтсон билээ гэж бодох тийм. Ингээд бидэнд бас нэг бодоод үзье л да гэж. Тийм. Тэг би юу бид одоо нэг би гэж бариад тэрэ зугаадах юм гэж. Шанчичээр вандаж. Мэдсэн лайжин мэдсэн сэн ариун бусаас гарсан ариун бусын өтөрхойнууд чон чодод мэдчир өчөөхөндөө дийч гэсэн даа түүнийг үлгэсэн. Тийм өчөөхөн зүйлээс мэдсэн мангийн раншинд ариун бусын дээр бол олон элдв зүйлийн мөн чанартай юм хөө бие мэдсэн жид бодоод ариун бус гэж гаргаж ирчгээд тэндгээ бид амьд шунуун бай гэж те хөсөн бай гэж. Энэ их шударгаар юм хэлээд байгаа юм л да. Үннийг хэлээд. Бид бол тэр мэдсэн заваа гэж бодсон юм. Мэдсэн зүйлийг заваа. Дэва дуулжин юмыг дэва гэж бодсон. Тэ. Мярдаг юмыг давг гэж бодсон. Ийм бодол бидэнд байж. Тэ. Тэгээ одоо тэрнээсээ нөгөө нэг жаахан сэтгэл төвлөрөө жаахан сэтгэлийн юм руу зөв юм руу ингээд бодож ирэх сэтгэл тогтох тэр үедээ нэг жаахан бид бодож цугаа маань юм л дээ. Бие бодож байгаа үү те. Миний би чинь заваа, мэдзамаа биш. Мэдзамаа юм биш. Би заваар зэмжээ болохоос биш. Арын шин бол мэдзамаа юм байна гэж. Тэ. Ингэж бодож сууж байгаа. Инээс өмнө бид нар энийг бодож чадаагүй. Энийг бодож чадаагүй. Тэ. Өөрийгөө битгэл өрөөлийгч бодож чадахгүй. Өрөөл одоо бүр орохсон хэрэгтэй. Өрөөлөө орохчихсон. Одоо өөрийг нэг бодоод үзэхэд иймэрхүү жүүтэй, иймэрхүү л хөрөнгөтэй хүмүүс юм биш үү гэж. Тэ? А дээр нь бид яана байгаа байдлын буруугаар бас чанх буруугаар чинжлэг бодсон. Дандаа чинжлэг л бат. Маркет гэж чинжлэг л байна шүү дээ. Маркет. Буруугаар бодсон. Буруу бодно гэхээр замаа зүйлийг, мэдзамаа зүйлийг замаа гэж боддог. Одоо тэрийг эргээд бид шинж бодож байгаа. Эргэж бодож байгаа юм л дээ. Тэ. Тэгээ ийм юмд бид юунд одоо нэг шунаал эмнийхээ төлөө бол хамаг одоо сайн сайхнаа үрээд байгаа юм бэ гэж хэлээ. Энийг бодож чадахгүй бусдын тус хийж яана. Чадахгүй болж. Чадахгүй болж. Бид өөрсдөө дагцантай мөнгө гэж бодож л байгаа бол чадахгүй. Бид өөрсдийнхөө зовлонгоо олж чадаагүй. Деваазан эзэн гэж бодож байгаа бол чадахгүй. Лээ мэдзамаа байж атал замаа гэж бодож байгаа бол одоо чадахгүй. Амьд хийж чадахгүй. Болж чадахгүй. Тэгээ одоо амьд тус хийхэд бол энэ бодлоо өөрчлөх хэрэгтэй болж. Энэ бодлоос эхэлж. Тэ? Чөдний арны мэдсэн л та өөрөө тэр мэдсэн арин бус байж мод мэддэр мессеж муушааж болохгүйгээр барахгүй. Мэдсэн жалбын мэдсэн л арин бусын тэр толомч нь арин бус байж байгаа. Тэрэнд шунаж бас дээр нь өөр зүйлээ яана хөсөж үлдэж байгаа юм л да гэж. Шунжлээ байгаа гэж. За гавар тэргүүтэн сэтгэл зохистой сайхан зүйлээр барайчин дарам цатмаар их одоо хараа юм уу зутан болгож болохгүй үстэй гэж тэ габрачин цотмаар харжиг чирчин бороо амандаа оруулах хийхээсэн жич одоо буцааж хайдаг учраас саян мэдсэн зовөрж газар дэлхий хүртэл булангартуулж байх юмаа гэж. Бид нар одоо гавар юу юм л да. Хондоо бид өөрсдөө мэдзэн яаж мэдтээ. Эцэг одоо сайхан юм төрхөд биендээ төрхөд. Тийм ээ. Эцэг сайхан юм хоол идээд. Тийм ээ. Амандаа одоо янз янзын хоолундаа идээд. Тэгээ буцаагаад гаргаж байгаа нь тэр ариун байсан бол ариун юм гаргах хэрэгтэй байхгүй. Ямар бол гаргаж байгаа л гэж. Гаргаж байгаа зүйл маань хүртэл газар дэлхийг бохирдуулдаг юм байна шүү дээ. Тийм ээ. Уг нь бол сайхан төрхөөл тийм сайхан амттай хоол болгож байгаа л одоо өөр нэг 9 сайхан ногоо хийж байгаа л бид нар гоё болгоод идэж байгаа шүү дээ. Тэгээ нөгөөтөө гарахтаа нөгөө сайхан хоол биш өөр юм болоо гараад ирдэг. Хэрэв энэ доторх ариун байсан бол юу гэх юм бэ гэж. Тэ? Замгаал гарахгүй гэдэг тийм бид. Гэтэл яна бид нар сайхан болж амраа хийчдэг, буцаа гарахтаа бохирол гаргачдаг. Хэрэв энэ би замаа юм бол замгаал гарах хэрэгтэй гэж. Нэг бодоод үзье те. Нэг бодлоо. Далдэ мэдсэн дэндээ ансан жиржин дэтсэн. Хэвзээ энэ ариун бусаа гэдэг энэ адил нь илтээр одоо үзэгдэхгүй тэр нь тэцэм заалж донгоцох бодлох юм бол
дөртөд дагдгаар юм лөө. Өнөө хүрийн газар орхисон би болоод ариун бусдыг ч гэсэн нэг хараад үзээрэй гэж. Тэ. Тэд чамд өмнөхөр үлээл байж байгаа шүү дээ. Тэ. Өнөө би явж тавьчихсан өмнөхөрсөн байдаг. Тэ. Огон цаахан гавар мавар өмдөрч явах хэрэгтэй юм. Замаа байсан бол ингэж жишээд бас хараад дээ гэж. Тэ. Эндээс багийн хач. За тэгээд цаашаа бид нар яа алин өөрийнхөө арьсыг ингээд зүсээд амын нэгэд үзэл да. Аимшигтай их аюул төрөх үстэй гэж. Шижин жидэр тэн мэдсэн хэдий шин тэр ямагт хожимо баясгалан төрөх болох болоо гэж. Арьсаа нэгэд үзтэл арьсан төрсөө гарч ирвэл тээ. Айцчмаар юм. Өнөр та нар юу гэдэг тийм. Тэгээ тэрийг мэдчихлээгээ дахиад тэнийг бодоход тийм баясгал төрөх болоо гэж. Дахиад бодох чинь баяс төрхөрүүл юм байгаа юм байна л энэ дотор. Тэ? Энэ дотор тийм байна. Лүлэгийн дэдэ өнөө биеэ тархсан биенээс өнөрцөн тэрхэн өнөр нь ч гэсэн зандан тэргүүтэн мөн болох биш болох юм аа гэж. Тэр зандан өнөрх нь өөр өнөрх нь гэж. Шанжис дэдэ шандаглаа. Бусдын тэрхүү тэр өнөрөө бусд нугууч гэсэн юуны тул чи байдаг учраас юуны тул чи тэнд бас шонож үлдэнэ гэж. Бусд хүн ч болсон тийм л өндөр байна шүү дээ. Тэг чи юунд тэнэх шоноо гэж. Яг чанарын үзүүлэхээр бүдэрэл одоо цухтахаар юм байгаа мэй гэдэг. Гэтэл минийх гайгүй нөгөө их сайхан шүү гэдэг. Ялгаагүй л дээ. Тэрэн дэн авс дэлээ. За хэрвээ үнэхээр мөн чанар нь тэр мөн чанарынхаа одоо өнрийг анхлуулж байгаа учраас дэлээ мачиг тэрэнд одоо шонохгүй байдаг ч харин сайн биш зүйлүүд сайн биш үү гэж. ертөнцид одоо хэрэггүй ийм одоо шонол нугуудыг хизээ хэдий хүртэл түүнд яана сайхан өнөртэй гэж бид одоо хортхолж байна гэж. Гэвч сайхан өнөртэй зандан тэргүүтэн энэхүү биеинд маань хизээ нэг гарч бас ирэх юм бол доо гэж. Тэ? Огн чанар нь бол тийм байх бид сайхан өнөртэй л гэж бодоод байна шүү дээ. Гэхдээ магадгүй нэг үед бас сайн гавар зандангийн сайхан өнөртэй биетэй байж болох юм бол та тэр хизээ юм болдог гэж. Тэ. Гавар зандангийн сайхан өнөртэй биетэй болно шүү дээ. Тэр утгаа биетэй болно шүү дээ. Тэр цаг нь хизээ юм бол доо гэж. Тэ. Одоо байгаа нь жахаа ингэ болохгүй юм байна. Тэ. Гэхдээ бас гавар зандангийн өнөртэй биетэй тэрнээс илүү сайхан биетэй болох цаг биелтэй хүн амьтанд байна. Тэр нь хизээ юм бол гэж. Тэгэхээр бидэнд хөрөнгө нь байна гэж хэлээд байна шүү дээ, тийм ээ. Тэр муухай мэдзэн биеийн дээр чинь тэр замын хэлүүд юм. Лагшинг бий болгож болдог юм л та. Тэнийг л хааж байгаа таа. Тэ. Тэрийг яаж болгох вэ? Ухаанаар болгодог байхгүй. Тэрс энэ мэдзэн дээр авчиж дахиад ичэн кристэн дээр авчираад ичэн гой дөхөө авчиж чиг болохгүй ч. Тэр үнэрийг юм ухаанаар сольдог ажил тий. Тэгээ тэрнээс нь юм номын лагшин тэр сайхан үнэртэй бий болдог шүү дээ. Тэнийг л болгох. Тэ. Эсний мэдзэн одоо араншингаа мэдэж аваад тэгээ тэр араншин одоо жирлүүлэх ажил. Тийм үү? Өөрсдөө бид одоо тийм үдшилэн болгож мэдчихэж бид чинь ийм хорвоо ийм дунгалж юм. Тэгвэл энийг яаж эргүүлж чадах вэ? Тэг ийм боломж үүдэнд байгаа. Тийм учраас тэр ойд сууж байгаа хэрэг тэр гол нь тэгэх гэж байгаа ажил. Энийг мэдж аваад нөгөөдгөр юм солих ажил. Тэ? Солих ажил. Дочиг жагнаад юу болдог вүлээ? Шатан жагнаад ямар лагшин болох вүлээ? Тэ? Дэмэг жагнаад ямар лагшин болдог вүлээ? Тэ? Тэнийг л бид одоо тэв сайхан яана мөнхөн жимэн аран шинжин гавар дэсэнгийн тэв сайхан үнэртэй одоо лагшин би хизээ нэг болох л даа гэж. Тэ? Хизээ нэг болох л даа гэж боддог. Чаваага жирлүүлээд чого болгодог тийм ээ. Живаа жирлүүлээд бүрлгөө болгодог. Бардоо жирлүүлээд лонгоо болгодог л гэж шүү дээ тийм үү. За энэ ажил төлөв авчиж байгаа ажил. Тэ. Тэр мэдэн маань байж юм тэр зам маань гарч ирдэг. Огт тэр бий байхгүй бол бас гарч ирэхгүй. Тэ. Тэр мэдэн маань бид яа ойлгож аваад тэгээд зөв шарваар юм нэг одоо жирлүүлэх тэнийг асууж хизээ болдог гэж. Тэ хизээ болдог. Шанжийн дээс шандаглаа жин чиний чавар. Бусдын үнээрээ бусдын хэл учраас юунд чи шамж үлдээвэ гэж. За бүр цаашдаа дасан гэрэн
хумс өсөн одоо урт ургасан сож дэржээ дамжижтэй шүдний ярзайсан мохоо одоо өнөр балчин одоо өнөр хангалуулсан говьс түжи рашны ийм одоо хоц ийм зүйлээр халдсан бол биеийн минь аршин юм удаа гэж аршин байна даа гэж жирүүжигваны дан шалтан нүцгэн аимшигтай байдалд үнийг энэ юм бол бас арлаануудын цаашид өөрөө өөрийн хорсон мэстэй адилаар түүний тухайд юунд би одоо шамдж арчиж үлдэх ёстой биш үү гэж Даглан Момбо одоо би өөртөө мөнгөрсөн тэр мөнгөрсний одоо ирэхээр л галзуурч дээг өндөд энэ бүгд одоо хямарсан юм байж дээ гэж өргөн байшиг за хэлхээтэй яс босноо үзээд хөрийн газар сэтгэл ганцар цогтан явын өргөн чив хөдөлдөг одоо хэлхээтэй яс ард түгсэн хот болгодод би баясах байлгүй гэж тэр мэтэр ариун бус болсон түүнийг эрэмт дарны манад өнгөөр ч гэсэн би одоо олохгүй л байна да гэж хэлсэн. Тэгэхээр бяцхан бодож суунал да тийм. Дотор минь ер нь тэгээд хайгаад байсан өлегтэн хүн аимшигтэй юм л надад яана олдож байгаа юм. Тийм. Миний дотор нэг тийм хэрэгтэй хүнд хэрэг болчихоор үнээр нь хүртэл хүнд хэрэг болчихоор үнээр тийм юурээс олдохгүй. Тийм. Нүцгэн шалтан тэгээд цааш нь нөгөө арьсаа цааш нь ингээл улам цааш нь ингээл хаглаад үзээд байх юм л тааш. Ясан та хүртэл үзэлтэй. Юу гарч ирнэ энэ дөр. Тэ замаа юу гарч ирнэ гэж бодож гэлээ. Жирүүжэв. Ингээ нэг нүцгэн хүнд одоо айц төрүүлээ нэг аимшигтай нэг тийм шалтан нүцгэн ясал гарч ирж байна надад гэж. Тэ ингээ бодохоор гадаас нэгээр ингээл сэмлэл явах юм л тэ. Харлаанатын цаашин дээвж. Тэгээ би өөрийгөө оролцсон. Өөрийгөө оруулж байгаа мэстэй адилхан яана. Энийг юунд би одоо арилгахгүй ингээл цэвэрлэхгүй ингээл сууж үдээ хүрсэн бол таа гэж. Тэ. Өөртөө шунаал өөрийгөө яана болмол гадар нь хөлөөсөйгөл ингээл өөрийгөө орлол явсан байна шүү дээ. Тэ. Энийхээ мөн чанарыг ерөөс хараагүй. Гадна талаар юм бүрхэл явуулсан. Дээгүр нэг дийлэмбэр дахиад нэг дийлэмбэр ингээл нөгөө цаад нөгөө эдээ бэрэн тэнд дотроо байгаад боглаад л байсан байна шүү дээ гэж. Тэ. Бид одоо яана өөрийгөө яагаад цэвэрлэв юм бэ гэж. Би яагаад өөрийгөө цэвэрлэв юм. Ийм мэдзангоо байж идэл тэ. Мэдзангоо байж идэл. Ийм мэдзан одоо толон болчиход байж байгаа юм. Яагаад цэвэрлэв юм. Яагаад цэвэрлэх юм. Даглан Момбо. Би өөрийгөө баян гэж бодоод байсан. Би өөрийгөө мөнгө бүтцсэн юм шиг, үнэхээр бүтцсэн юм шиг бодоод байсан байна. Энэ монхоос болоод ингээд өөр галзуураад тэгээд хямарчих сантай байсан байж дээ. Одоо нэг өөрийгөө таньж янзлаа бид. Тэр нэг газар очив тийм таньжсэн шүү дээ. Тэгээ эцсийн сүүлд нь би явсаар хагаад нөгөөдөө хий хоосон магтсаар хагаад хий хоосон баясаар хагаад сүүлд нь бөөрнгийн асуулгал авсан юм шүү дээ. Хэлхээтэй нэг асуулгал авсан юм байна. Энийг үзээд ирэхээр би одоо энэ дөтөд суугаад хөрийн газар суугаад сэтгэл яна ганцарч байна. Одоо нэг ойлгож байгаа тийм. За толгоор ухаантай юм бол тарих руу нэг юм орж ирж байгаа юм. Ийм арашин гэж. Яарган гэтэл яана. Нөгөө миний байсан хот маань бол юу гэхээр хөдөлдөг өрөөгнүүд байгаа юм да. Хөдөлдөг. Нэцээш ингэ явдаг. Бас хийслэгд яслахгүй да. Ганцхан нөгөөдгөөс ялгаад хөдөлдөг. Нэцээш явдаг л өрөөгнүүд. Тэр нь би юунд баясаад байж тээ. Тэгээс миний сууж байгаа бол зөв хөдөлдөг өрөөгн байхгүй. Хотынх нь бол тий. ертөнцийн бол хөдөлдөг өрөөгн гэж. Би ялгааны байх гэдэг. Хоёлаа өрөөгн байхгүй. Нэг нь хөдөлдөг нэг чанга нь өрөөгн. Тий. Ийм л юм байна шүү дээ. Баясгах юм гэж. За ингээд ариун бус болсон үнийг Эремет орны манид Эремет орны манид үнгөө болголоо ч гэсэн би надад юм алдахгүй байх дөө гэж. Тэ. Энийг аваачаа гэдэг хадаа алдах нь алга байна шүү дээ. Тэг хөдөлдөг нь үнэтэй байхгүй бас. Тэр нь үнэтэй авсан. Тэр явчихнаас цэл мөнгө өлүүлчих юм. Тэг хөдөлдөг нь бид ч гайгүй дараад байгаа шүү дээ. Тэнд дотроос. Ол зөжөө өгөн бол биднийг шинжил хэлж байгаа үг байхгүй үү тий? За чи чавтай хөдөлж байгаа өөр. Атагтай. Бид бүгд мэдчихэж шүү дээ. Чи чавтай тэгэл би гэж бодлоо гэж байгаа юу? Би гэл. Замаа гэл.
Дав гэлээ гэдэг чи бас юм шүү дээ. Одонтой гэлтэй. Энэ юм шүү дээ. Бас тэр аав гэж бодож байгаа. Цэлэн мөнгө бас бодож байгаа чи. Тэгээ юм хөл дөрөв. Ялгааг өрөөрөн шүү дээ. Тэрмээр тэгээ өнгөө болсон цаг чи өөр байхгүй болж байгаа гэж. Тэгээ мохоо дарамжилж байгаа шүү дээ. Амьд хүмүүж байгаа ч. Ёо дэдэндээ шатан. За тэр мэтийн одоо хэрэг тусыг үтээхээр махан барж там тэргүүтний одоо хорлол ирэх өдөр болдгоо гэж. За ажлаа бүтээхэн тул гэж явсараа янз янзын хэрэг бүтээш өдөр тийм ээ. Тэгээ сүүлд нь одоо тамагч бүтээхээр ийм одоо хорлол ажил хийдэг. За нялхас идэ арилжуулах одоо чадал өрөхгүй болохоор дарлаавны дижида дарлаа идэр чадалтангууд ямар жаргалтай болох вүлээ. Эдийг хураасаар насаан дуусгаад өтөлж хөшрөг болохоор одоо хүслээр юуныг хийх хэлээ дээ гэж. За бидний хозолоо юм хораая өгөн болохоор чадлагүй болчихно. Одоо жаал юм хорааж өгөө гэл ингээл явна. Тэгээд өгөн босоо юм хораацсан мөхөр хораацсан ч байхгүй. За тэгээ одоо хураах гэж явсараа нэг мэт насмаан дуусч идэг тийм ээ. Ингээд өтөлдөг, хөгшөрдөг, өгдөг энэ л өгд яана. Нөгөө хүслээр чинь хийж ажиллаж шүү дээ. Тийм ээ. Тэр хэргийн төлөөл энэ насныхаа ажлыг энэ биеэ жаргуулах гэж явсан ажил шүү дээ. Тэгээд юу вэ гэж ямар өвдөнд хөрөв бид нар нэг бодоорой гэж тийм. За додон амбаа зарим нэг хөсөлтөн зарим нэг шуналтан гэдэг юм. Няран лүжис явстай. Өдрийн туршид хамаг биеийн одоо алжааж ядраагаад орой гэртээ ирэхийн цагт ядарсан тэр биеийн хүүрэдэл яана хэвтүүлж үлдэх байна гэж нэг ажлын тухайн гэж явдаг тийм ээ. Өдөржингөө зүтгэж орой нэгээд амин ажицсан гэвэр амт дээрэл тэгэл орон дээр тэрийг хүүрэдэл явдаг. Яа тийм ээ. Нэрэл үнэн дээр тийм. Угол их хэрэгэл бүтээх гэж өглөө гарсан шүү дээ. Их л юм бодож одоо хөтөнөд тэгстэй ингэх хэрэгтэй гэж чинь. Эрдэл бас юм бодож байгаа шүү дээ тийм ээ. Тэгээд додон амбаа ажиг гэдэг нь тийм үү хэлгээд. Додон амбаа бас яг муу бодолтой юм уу та тийм. Бас тэнийг салгаа тэнийг юу гэдэг тэрийг найруулаад тийм юм хийнэ тийм ээ. Тэдээс тэрийг аваад тэгээд хожоод тэгээд тэр гарахаар тэгээд илүү чадчих уу гэдэг арга дийлдэд хоноод үрдээ гэж. За заримуд нь жидд ямандан одоо жидд чивлээ жуулчлах аялах жуулчлах энэ одоо хөсөл ямангаар алс өнөд одоо явахын зовлон гэдэлж бөмөд за тэг хөвгүн юу одоо охид төвүүд нь хөсөж хүлээгээд байсан ч гэсэн охид төвүүд эргэн тойрон хүрээсэн ч гэсэн үзэгдэхгүй бас болчих үү дээ болчих байна гэж өргөдөг яваад эргэж ирдэг тийм. Зарим хүлээгээд идэг өрхөө. Зарим нь яна эргэж торой тэргээр явж лээд гээд үзэгдэхгүй болчих юмаа гэж. За даглав хандад нам биш. Өөртөө тусуулъя гэдэг өөрийнхөө хэргийг өртөө гэдэг тийм монголоор гандан нэт зомбой алин хэрэгтэй зүйлийг одоо зарж одоо илгээвч дэмэ таврдам тэрнийгээ ч олж авалгүй хэрэггүй бусдын үеийн салхинд туугдахаас байна гэж. За бидний ажилд тийм ээ. Надад хэрэгтэй энийг авчвал би нэг тийм болох юм байгаа гэж боддог юм уу? Энийг зарчвал одоо надад ийм ашиг болох юм байхаа гэж боддог юм өөрөө юм тий. Бид ингээл явж илээ л да. Ингэж монхраа. Тэгээ нөгөө юм олж авч чаддгүй, нөгөөх нь зарчдаг, өөр хэмээг үрчдэг. Тэгээд эргүй хариуг нь олж авч чаддгүй. Тэгээ бусдын үеийн одоо салхиар тогтох байна да гэж тийм. Хүнд юм өгчөд авч одоо зөндөө биш тийм. Хадгалан зөөлөө оршин сахуулал тийм ээ. Сайн манайлж байгаа амттай мөнгө авцсан тэгэл одоо өгдөгчгүй тийм ээ. Тэгээ сүлдээ өөрөч байхгүй нөгөөдүүлж байхгүй ингээд тарж гүйцлээ шүү дээ тийм үү. Шанжил ажин гэж бусдын үеийн салхинд тогтох юм да гэж. Байх юмаа гэж тийм. Уг нь өөрөөгөө л жагуулах хийсэн ажил шүү дээ энэ эцэг систем ээ. Тэгээд л нөгөөх нь улсын юм хол болдоггүй тийм.
гэсэн ажил болдог. Лолойлонгийн арангийн лүйзэн шин зарим хүн бас өөрийнхөө биеийг зараад өөрийн эрэхгүй бусдын одоо боолнд бусдад одоо зарагдах өгöd. Эхнэр хүүхдээр гүйтэн хүү гарваас шиндэн гомбор бавааж юм гэж юм те. Шиндэн гомбор бавааж. Модны өмнө юм уу аглаг улын өмнө одоо унгаах алдахч бас байна даа гэж. За тэгээд яг бус нь одоо зарим хүнд бид ч одоо өөрсдийн зарц шүү дээ. Тийм солонгос яваад байгаа нэг бас нэг талаар хоёул ажил үүдэн. Хүний л ажил хийж байгаа шүү дээ. Хүн зарагдаад төрх амьдрахын тулд хүн зарж явж л. Өөрийн эрх байхгүй. Бусдын эрхэн зарагдаж байна. За зарим бүсгүйчүүд энд тэнд төрөөд хөрх юм тий. Тэр хүн хүүхд тэгэл алдчих байна. Энд тэнд одоо явж байгаа тийм ээ. За одоо дэслээ гэж өгнөл тэр хүүхдийг хэл өсчихсэн байх л та тийм ээ. Тэгээд яг хэрэгээ болохоор нөгөө хүүхд энэ тэнд одоо төрүүлээд за зарим цаг болоог байхад төрөөд ч юм уу тийм. Ингээд нөгөө хүснээ олж авч чадахгүй л байж та гэж. Одоо дэслээ юм баадаг за хүслээрээ хоорогдсон тэнгүүд цаадад цаврж байгаа ши худалдаа хийж байж ашиг болно гэж бодоод амиа хүртэл сорогдоргоос ам насаа хүртэл өгөх хэрэгтэй гэж бодоод дайн байлдаанд хүртэл орж явах юм л та гэж. Тийм ээ. Байлдаа чи тийм биз дээ. Нэг л ашиг олж аваа, нэг газартай болчихоо, нэг их хүнийг олзоо шиг юм олон тийм ээ. Их мөнгө хөрмөн болно гэж нөгөөтэй байлдал. Тэгээд байлдаж ороод өөрөө ч байхгүй бол юу нэг хүн байтгаа өөрөө ч байхгүй болчих юм тийм ээ. Хүслийн ихээр тийм ээ. Дэлхийн 1-р дэ яаж гарсан бэл 2-р дэ яаж гарсан бэлээ. Яа төгссөн бэлээ. Тэ гэж бодоход за өнөөдөр ч гэсэн бид нар бас хүний юм өөрхөн гол гаргах чадлаа гэл өөрөө ч яахгүй болж шүү дээ тийм ээ. Тэ. Одоо энэ ч одоо бараг нүний бахархалж болчиход байгаа юм шиг тийм ээ. Гол гаргадаггүй хүн бол хүн биш юм шиг тийм ээ. Хүний юм гол гаргаж хорн харилж ивэл хамгийн сайн ажилт юм шүү гэж бодмоор тийм. А тэгээд эцэст нь үрд нь юу гарч юм бодох хэрэгтэй тийм. Яг үнэн үрд нь юу гарч байна. За хачир барандууд даварж дайм байлдаанд орж сонгуульд орж штэ бид байлдаж байгаа үст тийм ээ. Сонгуульчны байлдан штэ. Эрх мэдлийн төлөв байлдан үстэй тийм ээ. Тийм. Хин сайн хотлоо хэлж чин тод тархин сайн угааж чаднуу тэр сонгуул гарч ин тэр эрх мэдлийг авна. Эрх мэдлэлтэй хүнд төдий чинээ нүгэл бас байна. Тийм ээ. Энэ чинь байгалийн зам тийм биз. Тэгээд эргээд одоо 4 жилийн дараа нөгөө хэдтэй ууч ихээс арахгүй тийм ээ. 11 жилд гараагүй. Гарахаас өмнө гацаа нэг сөрхөө өгöd. Гарахаас өмнө сөрхөө өгöd тийм ээ. Хамгийн мөчигээд өгөн бүтээгээд өгөн гэсэн дээр чамайг одоо нэг хурдан ирүүлэх шаам болгоод өгөн ч гэж хэлж явах магадгүй тийм ээ. Гарцаа нөгөөх бол энэ үзэгч байхч болж сонсогч үү тийм ээ. Юу гэдэг тийм байсан маа гэж. И одоо яа нэмжгүй ажил их байл та. Нэмжгүй сэтгэлээс болоод эргээд өөрсдөө ямар ч тийм ээ. Данхэр хол битгий бодолтой бид дотор байж бол за хачир барандууд зарим олзуулахын тухайд бусдын боол болж явж байна гэж. Дадналал айлууж зарим хөсөлтөн зарим нэгэн биеийн одоо таслаад ч одоо өгч байгаа. Гаргалаа таслаад өгч байгаа. Тэ мөнгө болохын тулд өөрийн хамт эрхтнээ таслаад өгч шүү дээ. Тийм байна шүү дээ. Байдаг юм дээр. Хажиг сашин цэлээс зарим нэгэн одоо сашингийн одоо шор модонд зөвгдөгч ус байна. Зарим нэгэн богинохон одоо хотгождаар сүл бүлэгч байна. Зарим нэгэн шатаалга төлөвлөгч үзэгдэн сагдан сүрэн лавын ингээд хураа гэж бодох цагж хамгаална гэж бодох тийм ээ. За тэрнийг эвдэрчлээ сүрчлээ гэдэг энэ л шаналх гэх мэтэр норны понтол таяа шивэрж байгаа. Ийм одоо эд бидэнд яана. Ийм одоо гутамшин эд хэмжээшгүй байна гэдгийг мэдэж аваарай гэж. Тэ. Гутамшиг гутах, зовх, шаналх юм бидэнд одоо зөндөө хүслэхийн төлөө зовж байгаа тийм. Өөрөө хүсээд нэг зүйл хүсээд тэрний төлөө явж байгаа. Яасан? Зүгээр. Ингээд хүслэхийн төлөө бид явж байгаад энэ сайхан олсон бие ингээд дэмий зүйлж, дэмий яна өрч. Ийм одоо аж зөндөө байх юм байна гэж. Лалаа зарим нэг л хэлж байна, зарим нь л хэлж тийм. Энд дээр бид ажиж явж л байгаа шүү. Норлоо чамын хинж байна. За ингээд эд баялагт эд таваарт шумсан шунлаар
алгасарсан хүмүүс бол орчлонгийн зовлонгоос гэтлэнэ гэдгийн үе ерөөс байхгүй ч юу гэж. Тэ. Үе ерөөс байхгүй гэдэг. Додон номда хөсөлтөн ногоодод тэдгээр тэргүүтнийг им эргүү олон байхад гим баг олон байдгаа гэж. Гим багтай уу их одоо тэргийн төлөвлөсөн адгуусан мал хүртэл аман зааны хам өмнөх төдий өсийг одоо идэвхтэй адилхан чөвжиш тун мягамми эд баялагтай байгаа хэрнээ бүтээхэж маш ховор хоороо байдаг ногчин гайн гим багтай хэрнээ хэргийг бүтээхийн тухай ч гэсэн чөлөө өчр хотолж шуусан олоход өрхтэй хүнийг үйлид нэрвэгдсэн ногууд юм дарж байдаг юм л да гэж. За тэгээд бид одоо хөсөс шунлаасаа бол ингэж зовж зүтэрч байдаг маа гэж хэлж байна тийм. Зовж зүтэрдэг юм байна л да. Уг нь адгуус хүртэл нэг олоод өөрийнхөө зөнгөөр олоод ичгээр хүмүүсийг өвсний тийм чинээдий тийм баг хэргийн төлөө би тийм үнэтэй бие юм дэмий зарж байна шүү л гэж хэлж байна. Тийм. Уг нь бол ухаантай хүн бол зөв ухаанаар бол яхан юм хийгээл энэ насны ажил амьдралыг болгоцохоор юм байна л да хүн ухаан тийм. Гэтэл бид нар яана тэр ажил нь бол нэг бид тэр ажил нэг адгуус өөрөө нэг зөнгөөрөө яваад бэлчээрт яваад нэг хэдэн ямаа өсөө зууж ичээд хүрээд ирдэг шүү. Тэгэл өрөөд ижээд байгаа тийм. Тэгэл болчиход байгаа шүү. Тийм төдийхний ажил яана бид хамаг хэрэгтэй юм а золиод өнгөрч юм гэж. Золиод өнгөрч. Нэг насныхаа ажлыг, нэг насныхаа баяныг тийм. Нэг насныхаа ухааныг сэтгэлийг амьдралыг яана. Тийм баг хэргийн төлөө тэгээд тэр нь яана вэ? Тэрнээс илүү гайтай бас хэргийн төлөө. Уг хэрэг нь бол баг нэг адгуус сантан нэг өмс олохын төдий чинэл хэрэг юм. Гэтэл тэр хэргийн төлөө хамаг сайхан юм золиод. Тэгээд дээр нь яана тэг золиод дээр нь тэрнээс илүү их нүглийг хурааж байна гэж. Тийм нүглийг бидний ажлыг жишж хэлж байна л да. Ингээд бид байна. Лайжснаар үйлэнд одоо нэрвэгдсэн нөгөө дарчих юм аа гэж. Тэр хотолж чуулганаа хотолж уусан тэр сайхан юм аа. Үйлд нэрвэгдсэн усууд юм дарчих юм шүү дээ. Тэ. Додоо эвэр жигжиршин за хүсэл гэдэг бол шунал гэдэг бол маш их аимшигтай зүйл юм өгөөд там тэргүүтний унлыг гаргадаг юм л та гэж. Чомбомын чивтөөгөнд их баг байсан их биш гэсэн ч гэсэн цаг үргэлжид юм. Хөнөөхин их одоо төгшөөлийг гаргадаг юм л та гэж. Дийн жив ачаал тэр түүний одоо гөлт хуваасны одоо нэг ховд төдийг одоо төгшөөлөөр санжээнэдүү орхон ямагт болдог байхад чинь додон жанчижуд байс хүсэлтэн бодийн одоо явдлаар дунгал жишээлээ жанч юм зовлон их гаргаж бодны ерөөсөө гарахгүй байна л та гэж. Сайн нээлдэг л дээ. Хүсэл шундаар хүн яадаг гэхээр аюул гарч ирдэг. Бид хитрхи шунаад хитрхи буруу бодоод те явахаар яадаг юм гэхээр аюул гарч ирдэг. Явсаар таман аюул хүртэл гаргадаг зүйлтэй. Дод хүсэл бол тийм ажил. Тэ. Шомбо менчвдэг юм их хүсэл бол нэг ихэн хэрэггүй. Багшиг хүсэл байхад л шунал байхад л яана. Их төв шөл их яана зовлон гаргаж чаддаг зүйл. Тийм идтэй шийдтэй. Гэтэл тэр зовлонгийн 1000 хаваасны ч юм уу, сая хаваасны ч юм уу. Тэ? Хаваасны нэгтэй тэнц төдий тийм ирэх, тийм одоо ирэхэд бид яана бурхан нэвтгийг бүтээж болж байгаа юм шиг юм бол. Тэ? Бурхан нэвтгийг бүтээхэд тийм яг зөв их буян хурааны хажил орлого. Гэхдээ тэр зовлонгоор тэр шунлаар үүдсэн зовлонгийн хажууд бурханы хотыг бүтээх зовлон хатгаж юу ч шишээ гэж. Тэ? Гэтэл би тэрнийг хийж чадахгүй шүү дээ. Тэ? Харин нөгөө хүслээр нь нөгөө шуналдаа одоо юм эзлүүлээл тэгэд бурхан бүтээх нэр төдөж байхгүй. Харин их зовлон үүдэж байгаа юм биш үү гэж. Тэ? Их зовлон тарьж байгаа юм биш үү. Тэг бурхан бүтээх тийм хөцсөн биш. Тэр зовлон гэдэг хэсэг биш гэж хэлж байна. Тэ? Чиний хүслийн дэргэд юу ч надад. Чиний хүслээр үүддэг тэр зовлонгийн чинь хүслээс гарч ирж байгаа тэр элдв шунлаас гарч ирж байгаа тэр элдв монгоос гарч байгаа зовлонгийн 1000 сая хаваасны нэгдэж байна уу? Бурхан бүтээхийн хатуужил өгөхгүй шүү гэж. Тэ? Гэтэл сайн юм бүтээх буйны тухаар хийдэггүй, жоохон биш хийдэггүй. Муу юм хийх юмд нь яана уу? Тэ?
дуртай нарахгүй, тэ баяртай нарахгүй тийм ингээд дээш хаваад орчихдог асуудал байна. Орчихдог асуудал байна. Энэ ялгаа л тэр хүн тэнд сууж байгаа л хэлээд байгаа юм. Тэр тэнд гарч хатаа бидний хараад тэгэл одоо янз янзаар хэлж яана л да бидний явдлыг хараад тэ. Яаврын гэдэг хэлсэн шүү дээ тийм. Тэгвэл одоо бид буйны хатуулж сурааг асуудал. Буйны хатуулж яам сурч чадахгүй байна. Яг л шамбандаа дийлгэж байна. Шамбандаа дийлгэж байна. Тэгэхээр бодохоор сонд гардаг юм л да. Дийн живийн чадамжис гэдэг. Дийн живийн чадамжис чадамжийн цэгжис санжээ мэдвнэ. Додон жанчивч одоос донголчлаа жанчив мэддэг. Энэ хайхтар үед. Энэ танаа ирж бодоорой заа. Эсрэг донгол санжаана. За там тэргүүтний зоолон бид санаж. Додоономлоо цомдомны. За хүсэлтэн нугууд дээр ч одоо нугуудад цомдом мис. Тэ ходог мис. Хор гал халил хад дайсан нугуудаар бид жишж одоо барж үтэй гэж тийм ээ. Хүсэлтэй хүний хүссэн зүйлний ямар хариу үр гардыг бэ гэдэг одоо бид үлгэр шилж чадахгүй л дээ гэж тийм ээ. Додын барайт юу гардыг гэхээр ийм л юм гардаг. Тэ? Ходог мисын аюул хор хөнөөлөд гал ус тэ халил хад дайсан тэ хөнөөл энэ үгдийг одоо жишж барахгүй шүү дээ. Шунлын хариуд ийм л үр гараад байдаг шүү дээ. Тэ? Тэгээд там дөвлөдөг гэсэн юм л дээ. Цаана там хэлж байгаа юм л дээ. Тэ? Тамд байдаг баг төсгөл байгаа тийм ээ. Баг төсгөл ийм юм надад гарч ирнэ. Тэдэр додлоо тийм учраас нэгэд одоо хүслээс уйсаж аваад уйсаж бямбаалны гавж харин аглагдор жахан баясах сэтгэлийг яана төрүүлэрээ гэж тий аглаг гэдэг маань юм сэтгэлээрээ бид тэр шун элдэн муу бодлоос жахан хол бай тий тэр алгасч байгаа бодлоосоо тэр муу сэтгэлээс жахан хол байя гэж ийм сэтгэлийг нэг олж авъя гэж тий хол байдаг аглах нэг юу нэг уулраа гүчнэр биш дээ бас гараа шууд ганагасаа л уулраа хүүгээд хажил биш тийм ээ сим эхлээд халдах хэрэгтэй тийм сим тэр нэг шунж байгаа юмас буруу бодлоос ч халд тэрийг аглах гэж хэлдэг хэрэгтэй тэрний хэлбэд одоо аглах гэдэг за зодон яман житэн ба тэмцэл хэрүүл тэмцэл юм уу Сванисаас одоо хоосрох амирлангийн ой цэцэрлэгийн дотор ховь төгөлдөр нөгөө сарн гэрэлт зандангийн сайхан сэрэн өнөр ангилсан оожим сайхан чулуу тавцсан дээр орд харш сэтгэлд одоо таатай барин чимээн аниргүй амирлангийн ой одоо салхихыг салхих тэр үсэд бусдын тусыг нэгийг санаж одоо шунаж үлдэх болтугай гэж. Бидний шунал одоо солигдож байна. Ямар шунлаар солих вэ? Шандан гэдэг шунлаар солиё гэж. Тэгсээ аглагдаж тийм. Дагцан гэдэг сэтгэлээс сэтгэлийн аглаг болгоод одоо тэрний шанзан гэдэг лог сэтгэлийг одоо төрүүлээ даа гэж тийм. Эний төлөө одоо бодож байгаа бодлоо. За ингэж аглаг нутгаж байна. Одоо энэс өмнө дандаа дагцангийн хүслээр бид явсан. Одоо бид шанцангийн сэтгэлийг бүрдэн бий болгох. Тийм үү? Юунаас аглагдж яах нөхөр? Хол байх юм гэхээр дагцангаас олцоо яалаа. Тийм нэг аглаг гэдэг. Тийм аглаг байна. Чи догч. Одоо бол ёо рогнод байгаа шүү дээ. Хөдөлдөг өрөө. Ёо багт. Тийм ээ. Додон амбаа хажигнэ гэдэг шүү. Додон амбаа хажиг. Ийм л доочр хүмүүнзээ доочр ашваад сайн зэрэгс сайн хэлцүү сайн бодцоо тийм одоо шандан гэдэг бодлоо. Үзээ. Багнаа тийм бимба. Сим бимба гэж бимба биеийн аглаг гэдэг нөхөр тэр биедээ шунжсэн сэтгэлээсээ одоо хүн дэрч гарч байна. Одоо сим бимба гэдэг шандан бодож байгаа. Бусдыг боддог ажил тийм.
аран жинзэнгийн оронд шан жинзэн гэдэг байна. За ийм л агрын үед явж байгаа юм л да.